Монгол дох ногоон барилга. Ногоон барилга нь төлөвлөлтийн үе шатнаас эхлэн барилга угсралт, ашиглалтын явц нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, тухайн бүс нутгийн цаг агаарын байдал, газар орны онцлогт тохирсон бидний амьдралын чанарыг сайжруулдаг барилга байгууламж юм. Ногоон барилга нь A блок, офис болон шоурум, B блок, засварүүлжлэгээ, C блок, агуулгах гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн нийт талбайн хэмжээ нь 10,000 м². Үүнээс 30% нь буюу 2634 м² талбайд ногоон байгууламж, 44% нь буюу 7400 м²-д зам талбай, 26% нь буюу 2600 м²-д байгууламж байхаар төлөвлөсөн. Газрын урган төрхийг эвдэлгүй, газар зүйн тогтцод нийцүүлэн архитектурын төлөвлөлт хийж гүйцэтгэсэн. Үүнээс 550 м3 үржил шинж хөрсийг 100% нөхөн сэргээж ногоон байгууламжинд ашигласан төдийгүй 160 м3 баяжуулсан хар шорон хөрс ашигласан. Барилгын шилэн фасадын 3 давхар шилтэй бидний хэлж заншснаар 64-ийн хамтаа тэнцвэрц дулаан алдагдал багтай өндөр чанар бүхий Герман, Англи, Хятад улсын хамтарсан SYP группийн үйлдвэрлэсэн шилэн пакет юм. Офисын баруун хэсэг шилэн ханан фасадын шийдэлтэй. Энэ нь нарны гэрлийн дулааныг шингээж, дулааны хэмнэлтэнд дэмжлэг үзүүлэх зорилттой бөгөөд галд тэсвэртэй, галыг дэмжихгүй, газар хөдлөлийн 9 баалд тэсвэрлэх чадвартай, ган каркас, хөнгөн сэндвич, хавтан ба металл гадаргуутай юм. Офисын талбай зохион байгуулалт нь задгаа төлөвлөлттэй, том танхимд ажилчид хоорондоо чөлөөтэй харилцахаас гадна байгалийн гэрэл, агаар сэлгэлт хангалттай нэвтрэх боломжтой. Принтерээс ялгарах хороос барилгад ажиллаж буй ажилчдыг хамгаалах зорилгоор агаар сэлгэлт бүхий тусгай өрөө төлөвлөсөн төдийгүй ажилчдад зориулсан дуу чимээний битүүмжтэй бүхээг суурилуулсан нь бусдад саадуулруулахгүй тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхэд зориулагдсан. Барилгын халаалтын системийн шугамуудад температур мэдрэгч, автомат тохируулгууд, хаалтууд, даралтын зөрүү тохируулагч зэргийг ухаалаг системийн шийдэлтэйгээр хүний оролцоогүйгээр бүх тохируулгуудыг хийддгээр тоногсон. Мөн барилгын бүх давхруудад шалны хэвтэй нэг төвшөнд халаалтын коллекторуудыг байрлуулсан нь орон зайн ашиглалтын хамгийн төгс шийдэл болсон. Ногоон барилга нь нарны цахилгаан эрчим хүчний үс хүрийн системийг амжилттай хэрэгжүүлж, офисын цахилгааны хэрэглээг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Системийн нийт суурилагдсан хүчин чадал нь 160 кВт ба 445 ваттын хүчин чадалтай 360 ширхэг нарны хавтан, 100 кВт-ийн инвертер болон 130 кВт цаг батарей нөөцлөрийн системээс бүрдэж байна. Барилгын цэцэрлэгийн талбайд 30 м3 хэмжээтэй борооны ус хөрөнгөлүүлэх танк байгуулж, барилгын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах 6 гарц хоолой барилгын эргэн тойронд суурилуулсан. Нийт 2634 м² талбайд 15 төрлийн 350 ширхэг мод бутлаг урмал суулгасан. Барилгын дотор гарден, барилгын дунд хэсэгт байршилтай нийт 132 м² талбай бүхий 9 төрлийн 14 ширхэг мод бутлаг урмалтай. Барилгын зүүн талд 310.5 м² талбайд 2 төрлийн 25 ширхэг мод бутлаг урмал. Барилгын хойд талд байрлах Япон гарден 636 м² талбайд 13 төрлийн 115 ширхэг мод бутлаг урмал суулгасан. Хөшгөн моторын дуу чимээгүй бүрэн автоматар хаагдаж нээгдэв. Гадны дотор болон алга хэлтсийн өрөөний хаалганы автоматжуулалт, нэвтрэх эрхийн системд өрөө тасалгааны цонхнууд автоматар нээгдэж хаагдах удирдлагатай зэрэг автоматжуулалт хийгдсэн. MMS Green Building нь Америкийн нэгдсэн улсын ногоон барилгын USGBC үнэлгээний шатлалын хамгийн дээд ангилал буюу LEED Platinum зэргийг хангаж, Монгол улс дэлхийн хэмжээнд LEED сертификаттай орноор албан ёсоор бүртгэгдээд байна.